За та бүхэнд энэ өдрийн минь төргий. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар бас нэг 3 одоо чухал асуудлуудыг хилцэж хэрэгжилтийн явц үндсэн чиглэл мөрийн хөтөлбөр, үйл ажиллагааны хөтөлбөр энэ асуудлуудын одоо хэрэгжилтийн явц ямар байгаа, ер нь үр дүн тайлан энэ бүгдийг сонсож гişүүд бол бас нэлээд олон асуулт санал хэлж явах шиг байна. Ер нь өчтөр их хурлын дараа бас хэлсэн тийм ээ. Ер нь асуудал танилцуулж байгаа энэ сайд нар, чиг үүргийн сайд нар энэ төр ер нь сууж асуултанд хариулж байгаараа гэсэн өнөөдрийн байдлаар бол одоо ингээ үдээс хойш болоод хурал бол бас нэг жоохон задгаарж ингэж гişүүдч бас цөөхөн байна. Тэгэд сайд нарч бас цөөн тал руугаа л ороод ирлээ дээ. Тайлан 3 янзын одоо тайлан үнэлт орж ирсэн эдийн засгийн байнгын оролон төрийн байгуулалтын байнгын ороогоор хамтарсан хуралдаанаар бас нэлээд олон асуудлуудыг ярьсан. Өнөөдөр бол би нэг 2 асуулт асууя гэж бодож байгаа. Сангийн яам сайд маань байна уугүй юу? Энэ бизнес хөрөнгө оруулалтын орчин татвар нийгмийн даатгалын шинжилгээх зорилтын энэ 3.2-1-4 дээр бага дунд орлоготой иргэдийн татварын ачааллыг бууруулах бодлого баримтлана гэсэн байна. Энэ зорилтын хэрэгжилт нь өнөөдөр 70%-тай. Харьцангуй ингээд хэрэгжилтийн явцыг харахаар бол 70 гэдэг бол бас өндөр тоо. Тэгэхээр миний сонирхол татаад байгаа асуудал энэ хувь хүний орлогын албан татварын хуульд өөрчлөлт орсон юм уу? Өөрөөр хэлбэл хууль заасан татварын хэмжээ буурч чадсан юм уу? Эсвэл одоо хэрэгжиж байгаа энэ хувь хүний орлогын албан татварын 23 дугаар зүйлийн 23-ийн 1-р хэсэг заасны дагуу жилийн 36 сая хүртэл төгрөг хүртэлх цалингийн орлоготой иргэдэд жилд 240 мянган төгрөгийн энэ хөнгөлөлт үзүүлээд байгаа. Энэ нь одоо татварыг иргэдийн татварын ачааллыг бууруулад байгаа мó татварын хөнгөлөлт үзүүлээд байгаа гэж энэ 240 мянган төгрөгөө сангийн яам ер нь үзэж байгаа юм болов? Тэгээд ингээд тооцоолоод би бас сонирхлын үүднээс 0-с нэг хэдэн шатлал гаргацсан байгаа. Энэ нь болохоор албан татвар нөгөө хувь хүний орлогын албан татварын 2020 оноос хойш хэрэгжиж байгаа энэ хуулинд нэг юм шатлал гаргацсан байгаа 6. 0-с 6 сая хүртэлх цалинтай иргэд гэж байгаа. Энийг ингээд бодоод үзэхээр сард 500 мянган төгрөгийн цалинтай иргэд. Энд 240 мянган төгрөгийн энэ татварын хөнгөлт гэдэг юм хамаарч байгаа. Тэгээ өнөөдөр яг Монголын нийгэмд 500 мянган төгрөгийн цалинтай иргэд ер нь аж ахуй нэгж хувийн байгууллагад байдсан болов яг хэд байдсан бол энэ хөнгөлтийг одоо эдэлж чадж байгаа 500 мянган төгрөгийн цалинтай иргэд. За 6-аас 12 сая төгрөгнийх энэ нь болоод сая төгрөгийн орлоготой иргэд 216 мянга. 12 саяас 18 сая хүртэл 192 мянга, сая 500 мянган төгрөгийн хэрвээ орлоготой байх юм бол хамгийн сүүлд одоо 30 саяас 36 сая хүртэлгээд сарын 3 сая төгрөгийн орлоготой иргэн хүн бол жилдээ 120 мянган төгрөгийн хөнгөлт авнаа л гэсэн үг. Тэгэхээр тэрийг сард хуваахаар сард ерөөсө 10 мянган төгрөг шүү дээ. Өнөөдөр 3 сая төгрөгийн жилдээ орлоготой иргэн бол ерөөсөө 120 мянган төгрөгийн хөнгөлт эзлэл сард 10 мянган төгрөгийн хөнгөлт авч байгаа. Өнөөдөр 10 мянган төгрөг гэдэг чинь юу вэ? Зүгээр л энэ ордны өдрийн хоол чи 14,900 шүү дээ. Тэгэхээр ийм харьцангуй юм явж 500 мянган төгрөгийн орлоготой иргэд нь 240 мянган төгрөгийн хөнгөлт авчаад сард 20 мянган төгрөгийн хөнгөлт авч байна. Энийг сангийн яамныг тодорхой хариулаад өгч. За энийг одоо татварын хөнгөлт гэдэг байгаа мó иргэдэд учирч байгаа татварын хөнгөлт ачааллыг бууруулад байгаа мó гэж үзэж байгаа мó 500 мянган төгрөгийн цалинтай иргэдийнхэн тоог нэг статистик тоог нэг гаргаад хэлээд гэж. За хоёрдугаарт нь болохоор энэ бизнесийн татвар нийгмийн даатгалын шинжилгээ хийн. Энэний 3.2-1 За Батчим гишүүний 1 минут сонгоё. Сангийн зайдыг дуудаарай. За татвар нийгмийн даатгалын шинжилэл хийх зорилтын 3.2-1-6 энд ямар зорилт вэ гэхээр ажил гүйцэтгэх хөлсөөр ажиллах гэрээгээр тохирсон хөдөлмөрийн хөлсөнд нийгмийн даатгалын шимтгэл ногдуулахдаа уян хатан хөнгөлөлттэй байна тийм нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн. Тэгтэл өнөөдөр энэний хэрэгжилт нь 30%-тай. Энэ заалтыг хувийн хвшил компаниуд асар их хүсдэг. Ганц энэ заалтыг. Яг бол нөгөө ажил гүйцэтгэх хөлсөөр ажиллах, тэдгэртэй ажиллах гэрээний дагуугээд нийгмийн даатгалын шимтгэл тооцож авч байгаа ажил олгогчид дагам тулсан ганцхан заалт энэ байгаа байхгүй. Энийг одоо засаад зохицуулаад ороод ирж болдгүй юм болов. Баах юм тайлгнсан байгаа байхгүй юу? Нийгмийн даатгалын багц хууль, хувийн нэмэлт тэтгэврийн даатгалын хууль, энэ
одоо даатгалын хуулийг боловсруулж байгаа гэдэг ийм нэг олон тийм дарамттай зүйл тайлгнаад ороод ирсэн байна. Тэрнийхэн оронд энийг За хэн хариулдах вэ? Сангийн сайд хайцсан. За сангийн яамны төрийн нэр эмчгэнээр Ганбатар хариулт өгье. За Батчмын гишүүний асуултанд хариулъя. За сангийн яамны засгийн газраас мөн улсын хурал гавын гишүүнээр бас ахлуулсан ажлын хэсэг бол энэ он гараад 1 сараас эхлээд татврын шинжилгээ асуудлаар бол орон дээр хилцүүлэг хийж байгаа. Нийтдээ татврын шинжилгээ хилцүүлгээр 11 мянга гаруй иргэн аж ахуйн нэгж оролцож байна. 170 мянга гаруй ингээд санал өгөөд энэ дээр бол даналж яг таны хэлж байгаагаар яг одоогийн үйлчлэл хэрэгжиж байгаа татврын хуулийн дээр бид ямар хөө байр суурь барих вэ? Бизнес болон хувийн иргэдийн дээр ямар дэмжлэг үзүүлэх үү гэдэг ийм байдлаар бол ажиллаж байна. Нийт энэ ирсэн 170 мянга гаруй санал дээр зөвхөн дотор нь англиад үзэхдээ за татврын хувь хэмжээг бууруулъя гэдэг дээр 56% нь бол нийт 170 мянган саналаас 56% татврын хувь хэмжээг бууруулах гэдэг санал өгсөн байна. 17% нь бол хөнгөлөлт чөлөөлтийг нэмэгдүүлэх. За 15% нь бол дотор гайлын байгууллага үйл ажиллагааг сайжруулах. 12% нь татврын хууль тогтоомжийг ойлгомжтой болгох гэдэг ийм байдлаар бол үзэж байгаа. Хувь хэмжээ бууруулах дотор нь бол хувийн орлогын татврын хувь хэмжээг бууруулж өгөөч гэдэг ийм санал бол 12% нь бол ирчээ. Тэгээд гол хувь хэмжээндэр бол яг нөөттэй холбоотой саналуд бол дийлэх нэрсэн. За мөн тэр хөнгөлөлт чөлөөлтийг нэмэгдүүлж өгөөч гэдэг санал дээр хувийн орлогын албан татврын хөнгөлөлт чөлөөлтийг нэмэгдүүлж өгөөч гэдэг нь бол 29% бол ийм санал өгсөн. Тэгээд энэ дээр бол засгийн газар дээр бол хилцүүлэг хийгээд саналаа боловсруулад гавын гишүүнээс ахалсан ажлын хэсэгтэй хамтраад ингээд бол ажиллаж байна. Тэгээд бол энэ асуудлыг бол улсын хуралд бол өргөх хэмжээнд энэ хуулийн татврын шинжилгээ асуудлыг өргөн барих хэмжээнд бол ингээд бол ажиллаж байна. За мөн татврын хувийн орлогын албан татврын тухай одоо үйлчилж байгаа хуулийн 23.1 заасан хөнгөлөлт нь бага дунд орлоготой иргэдэг дэмжих зорилгоор хэрэгждэг цалингийн орлоготой иргэдийн татврын ачаалыг 5 хүртээр бууруулж хөнгөлдөг байгаа. Энэ хөнгөлөлтөд 2023 оны жилийн эцсийн байдлаар нийтдээ 700 гаруй мянган иргэд хамрагдаж 115 тэрбум төгрөгийн хөнгөлөлт бол эдэлсэн бол ийм бол тоо мэдээлэл бол танилцуулж байна.